сайн байна уу? Энэ удаагийн хэмжлэгээр уулзж байгаадаа баяртай. Тэгээ энэ удаагийн хэмжлэгээрээ маш олон хүүхдүүд нөгөө нэг Японд одоо ирж байгаа. Тэгээ шинээр тийм учраас эрэхтэй заавал авч ирэх ёстой тэр зүйлсүүд юу юм бэ гэдэг талаар бичлэг хийж байгаа. За тэгээ хүүхдүүд Японд ирэхийн талаар надаас ерөнхийдөө маш их асуудаг. Гэхдээ яг одоо бол Японд маш олон оюутнууд ирж байгаа учраас тэгээ эдгээр зүйлсүүдийг аваад ирэхэд алцахгүй шүү гэсэн үднээс энэ бичлэгийг хийж байна. Би баг юм харахгүй байна. За хамгийн нэгдүгээр авчрах чухал зүйл болохоор ноос нь оймс тавчиг байгаа. Яг гэвэл Япон бол маш чихтэй. Тэгээ ялангуяа өвөл нь бол маш чихтэй. Ерөнхийдөө доороосоо жинтэх гээд байдаг. Да ялангуяа эмэгтэй хүүхдүүд бол тэгээд жинцнээсээ болоод цистит гэдэг юм уу өвчин туслах магадлалтай. Тийм учраас ноос нь ноолуран оймс тэгээд тавчиг бол авчрах хэрэгтэй. Тэгээ Японд нөгөө шалнаасаа хаална ч гэдэг юм уу парны систем ерөөсөө байхгүй учраас хамгийн чухал хэрэгтэй зүйл бол оймс тавчиг байдаг шүү. Тэгээ надад бол тавчиг байхгүй. Гэхдээ оймс байсан. Тэгээ тэр оймсоосоо бараг салахгүй угаагаал өмсөл. Тэгээд тэр нь бол байсан байгаа. За дараагийн хоёрт нь авчрах чухал зүйл юу вэ гэхлээр чи олон улсын кредит карт авчрах хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн эхлээд Японд ирэх юм бол дугаар нийлэх шаардлагатай болдог. Тэгээс дугаараа нийлэх чи юм уу гээс утастай болчих гэж байгаа тохиолдол бол олон улсын кредит карттай байх юм бол Япон банкнд данс нээлгээгүй байсан ч гэсэн болдог. Тэгээ ер нь гадаад ирж байгаа юм чи олон улсын худалдаа хийх гэж байгаа тохиолдолд олон улсын карт хамгийн зүгээр. Тэгээ Японд ажилдаг нь болохоор худалдаа хөгжлийн банкных бас хамгийн сайн нь гэдэг юм байл. Олон улсын гүйлгээ мүлгээ хийдэг ч юм уу те тиймэрхүү ажил төрөл хийдэг хүүхдүүд байх юм бол маш хэрэгтэй. Ялангуяа онлайнаар худалдаа авалт хийдэг хүүхдүүдэд гэсэн үг шүү дээ. Тэгээд 18 нас хүрсэн бол асуудалгүй авчих учраас банкн дээр очиод олон улсын карт энэ үүсмэс карт авчихаарай гэж хэллээ. За дараагийн чухал зүйл нь юу вэ гэхлээр Японд ерөөсөө Монгол байдаг шиг юм бөөрөнхий залгуур ерөөсөө байдаггүй. Тэгэхээр чиний авчирж байгаа компьютер чинь ноутбук чинь тэг үсний индүүч хүртэл ямар ийм адаптертай байна. Тэг ямар залгууртай байна гэдгийг нь харах хэрэгтэй. Тэгээд мэдээж дөрвөлжин байвал их сайн. Бөөрөнхий байх юм бол ирээд чи эндээс бас юу гэдэг юм те шилжүүлэгч авах ажилтаа болох учраас бас цахилгаан хэрэгслүүдийнхээ залгууруудыг нь маш сайн хараарай. Солиод авчруул маш зүгээрээ гэж хэлмээр байна. За би харж байгаа хэлье заяа. За харчлаа. Би нөгөө бал байхгүй дэвтэр ерөөс авчраагүй байлаа өнөөдөр. Хэрвээ чиний шүд асуудалтай ч байсан асуудалгүй ч байсан Монголдо үзүүлээд ирэх хэрэгтэй. Тэгээ би сая Японд миний нэг шүд ломбтой шүд гэдэг байхгүй. Тэр шүдийг би Японд бараг сар гарan эмчлүүлсэн. Нэг шүдийг ломбдуулахын тулд гэсэн үг шүү дээ. Хуучин ломбоо ахуулаа. Тэгээ дахиж ломбдуулахын тулд сар гарan эмчлүүлсэн. Нэг ман нилээн гарангаар эмчлүүлсэн гэдэг нь 250 орчим мянган төгрөгөөр эмчлүүлсэн гэсэн үг. Нэг шүдийг. Тэгээ хамгийн гол нь яг мөнгөний хувьд энд ирэхэд яг нэг асуудалгүй санагдана. Хамгийн гол нь цаг завын хувьд чи аюулгүй асуудалтай. Тэгээд 7 хоног болгон эмнэлэг явна гэдэг нь өөрөө тэгээ хичээлтэй, сургуультай, ажилтай үед бол хэцүү. Тийм учраас аль болох чадах чинээгээр Монголдо шүдээ үзүүлээд ирээрээ гэж хэлмээр байна. За дараачих нь нүдний шил. Хэрвээ чи нүдний шил зүүдэг бол нүдэнийхээ харааг яг сайхан тааруулаад ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Японд маш үнэтэй байдаг ерөн шиг мангаас дээшээ нэг за өөр чинь юу бодож байгаа лээ. За дараагийн авчрах чухал зүйл нь болохоор эм авчрах хэрэгтэй. Тэгээ яагаад эм авчрах хэрэгтэй вэ гэхэлэр яг эхний ээлжинд чи яг Японд буугаал те агаараас болоод ч гэдэг юм уу. Тэгээд ер нь асуудал бүрдэх боломжтой. Тэгээ миний хувьд бол шууд Японд ирээд толгой өвдсөн 14 хоногийн турш толгой өвдсөн. Тийм учраас толгойн эм, даралтны эм, ханиадны эм, гидсний эм гэх мэтчлэн наазахын эмнүүдийг бол цүнхлээд аваад ирж болно. Гар тэшэндээ хийгээд авчирч болдог учраас тэшэндээ хийхгүйгээр гар тэшэндээ бариад хэдэн ширхэг эм бас аваад ирэх хэрэгтэй. За дараачих нь Монгол дугаараа аваад ирүүл амар зүгээр заяа. Би Монгол дугаартайгаа ирсэн. Тэгээ миний дугаасаа хугацаа дуусах болоогүйс учраас янз юм жишээлбэл Gmail-ийнхаа пассвортыг мартах энтрээс ахуулаад Facebook тэгээ хуучин дугаараа холбогдсон байх ч гэдэг юм уу те.
юу юутэй ч гэсэн холбогдсон байсан тохиолдолд тэр дугаар нь Японд зүгээр нөгөө нэг мессеж ирж ажилдаг учраас чи Монгол дугаар аваад ирвэл амар зүгээр. Яг чамд дуудлага ирэхгүй ч гэсэндээ чамд олон улсын Gmail, Facebook, Instagram гэх мэтчлэн зүйлсүүдийг ашиглахад бол хуучин дугаарч хэрэг болно. За дараагийн чухал зүйл нь юу вэ гэхлээр бичиг баримтуудаа бүгдийг нь авчрах. Тэрэнд нь диплом орж байгаа, 10 жилийн төгсөлтийн гэрчилгээнүүд орж байгаа. За тэгээд бүр хэрэгтэй гэж үзэх юм бол зарим өргөмжлөлч гэдэг юм уу те чамайг илтгэх сертификат, хэлний онооноодыг бол онооны те батламжуудыг бол авчрах хэрэгтэй. Тэгэхгүй бол те араасаа шуудангаар явуулна энэ төр гэдэг бол маш үнэтэй туснаа. Тийм учраас өөрөө бариад ирэх хэрэгтэй. За хүнээр ер нь гуйж явуулсан ч гэсэндээ хөөрхөн мөнгө төлөх учраас өөрөө бүх юмаа ялангуяа бичиг баримтыг бол авч ирэх хэрэгтэй. За ахиад нэг анхааруулжтай зүйл нь болохоор гадаад паспорт. Тэгээ гадаад паспортаа заавал сунгуулах, шинээр авах шаардлагатай, шинээр авах хэрэгтэй. Яг гэвэл минийх 1 жил гарнагийнх байсан баг. Оёлаа 1 жил 6 сар ч илүү. Тэгээд миний явхаас өмнө одоо ингээл 4 сард хугацаанд дуусгаад байгаа байхгүй. Хугацаанд дуусгаад байсан учраас би Монгол руу захиад тэгээд хөөрхөн мөнгө үрсэн. Их одоо ингээ ийм Монголиа энэ төр байгаа ч гэсэндээ ийм Монголиогоор захиаллаа ч гэсэндээ Монголоос шууданд явуулахаар те 80 орчим мянган төгрөгөөр шууданд дуулдаг. Хэрвээ чи хүмүүсттэй төвөг удахгүй, гэрийнхэндээ итгэмжлэх энэ төр явуулахгүй гэж бодож байгаа бол 250 мянган төгрөгөөр эндээс захидаг хүмүүсээр захин. Тэгэхээр зүгээр л Монгол байгаа дээрээ гадаад паспорт хугацаа дуусгаж байгаа бол 30 гаруй мянган төгрөг төлөөд шинийг аваад хүрээд ирээрээ гэж хэлмээр байна. За одоо хамгийн чухал зүйл заяа. Японд байж тэрний өмнө нэг юм байна. Цай авчрах хэрэгтэй. Тэр нь нөгөө нэг пакеттэй цай. Тэгээ пакеттэй цай авчир. Яагаад гэвэл цай уух бол чи энэ дээрээ ядарна өлсөн заяа. Тийм учраас ядарна өлсөн нойргүй байна. Тэгээ тэр үед ч юм бол хоол гэхээс илүү цай амар гоё ядаргаа гэж тайлна. Тэгээ сүүгийн дугаасаа байгаа учраас цай авчраарэ. Тэгжилмээр байна. Цай, пакеттай цай. Би болохоор ихтэй агт цай авчирсан. Одоо жил уугаад бол бараагүй. Тэгэхээр зүгээр л нэг ганцхан пакеттай цай авчаарэ. Тэгээ чамд амар хэрэг болно. Тэгээ амлая. За тэгээд өмнө дурдсан нүдний шил, шүд, бичиг баримт, залгуур, оймс, эм, цай, за гих мэтчлэн зүйлсүүдээс илүүгээр хамгийн чухал зүйлийг яг одоо хэлчихье. Энэ бол чи гар тээшэндээ, ерөн тээшэндээ авчрах хамгийн чухал зүйл. Энэ юу вэ гэхлээр энэ бол сэтгэлийн бэлтгэл байгаа. Чи Японд ирээд нойргүй онно, өлсөн, ядарна, шантарна, гэрийнхнийгаа санана, нутгаа санана, найзуудаа санана, буцмаар санагдана. Тэгээ энэ бүхэнд би байж чадна гэж бодох тийм сэтгэлийн тэнхээ, тийм сэтгэлийн бэлтгэлтэй ирээрээ. Тэгэл болоо. Энэ бол хамгийн чухал нь. Тэгээд маш хүнд өдрүүд чамайг өгдөх болно. Гэхдээ бас маш сайхан үйл явдлууд чамайг тосгоолно гэж хэлмээр байна. Таалагдсан бол лайк дараад, subscribe дараад, тэгээд комент бичээрэй. Асуух зүйл байвал ялангуяа Японтой холбоотой. Японд ирж байгаа бүх хүүхдүүдтэй ажилд нь, амьдралд нь аж арга сайн сайхныг хүсье. Тэгээд Японд ирэх шийдвэр гаргаж байгаа, ирж яваа чамаар би маш их бахархаж байна. Тэгээд ер нь Японд амьдардаг хүн болгоноор бахархах сэтгэл төрдөг болсон. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Натаа хамтайсан маш их баярлалаа. Баяртай.